За өнөөдрийн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн хэвлэлийн хурлын гол зорилго нь гэхээр тэгээ Монгол улсад орон сууц захиалаад хохирсон иргэдийн тоо бүр гамшигын хэмжээнд хүрлээ. Бүр иргэнийг арай дэндүү хохирлтой байна. Тийм учраас бид ингээд тус тусдаа энэ хохирсон барилгуудын иргэд тус тусдаа тэмцэхэ болоод нийтдээ хамтар тэмцъя. Энэ асуудал үнэхээр энэ нийгэмд бүр газар авлаа. Тийм учраас энийг бүгдээрээ хамтдаа тэмцэж олонний анхааралд хүргэж төрийн бас анхааралд хүргэе гэсэн зорилгоор бид энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. За бидний хамгийн гол зорилго нь энэ манай энэ төрийн өндөрлгүүд энэ хоорондоо сандал суудлын хэрүүл хийж ингэ тэмцэхэ болмоор байна. Иргэдэд нь бүр хоолон дээр тулсан асуудлууд маш их байна. Тийм учраас энэ Монгол улсын хэмжээнд орон сууц захиалагчдын хохирогчдын тоо хохирлын хэмжээ 100 тэрбумаар нэмэгдэж их 80-аар тоологдож эхэллээ. 2009-оос 2024 оны хооронд гихтэл 502 барилгын төсөл зарцсан. Үүнээс 422 нь маш удаашралтай 6-аас 10 жил дамжин зарцаж олон мянган иргэдийг хохироож утааг багасгах, орон байранд орох хүслийг нь нуугчин дарж итгэлийн галыг нь унтраасаар байна. 2019-с 2025 оны хооронд орон сууцтай холбоотой залилангийн гомдол гаргаж бүртгэгдсэн иргэдийн тоо. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн иргэдийн тоо шүү. Энийний ард бүртгэгдээгүй цагдаагаар яваагүй хүмүүс маш олон байгаа. Бүртгэгдсэн иргэдийн тоо 2400, нийт өртөг нь 216 тэрбумын хохирол учруулсаар байна. Бид төрөөс зөвшөөрлийг нь олгосон тэр барилгын компаниудад бид нар гэрээ хийсэн. Тэгэхээр бид нар төрд итгэж гэрээ хийсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд хохирлоо манай улсад энэ асуудал бол арай дэндүү анхаарлаа хандуулахгүй бол арай дэндүү асуудал боллоо. За барилгын салбар хот төлөвлөлт ер нь энэс хойш яах вэ? Хэрвээ энэ ард иргэдийн энэ итгэлцэл ингэж барилгын компаниудад үгүй болсноор тийм ээ нэг талдаа бол манайх ингэж яриад байгаа шүү дээ. Утааг үгүй болгоё гэж яриад байгаа. Тэр утааг үгүй болох сэтгэлээ гаргаад энэ ард иргэд чинь тийм ээ нэг ч гэсэн яндан үгүй хийя. Байр орон сууцтай болёо гэд өөрсдийнхөө боломж болцоогоор цуглуулсан мөнгөө ингээд энэ барилгын компаниудад өгөөд алдчихлаа шүү дээ. Тэгээд 1-2 жил биш 5-6 жил 10 жил 11 жилээр тэгээд 1-2 барилгын компаниуд биш асар олон барилгын компаниуд бид нар ингэж хулгагдчихж штэ. Тэгэхээр бид цаашд яах ёстой юм? Цаашд бид нар барилгын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хариуцлагажуулах хэрэгтэй байна. Энэ хохирсон иргэдтэй нэг ч гэсэн янданг чөлөөлөе гэж бид нар энэ орон сууц захиалганд нэгдсэн шүү дээ. Тэгэхэд бидний энэ хохирлын хэмжээ бол арай дэндлээ. Бид нар олон жилийн өмнөөс энэ ингэж тэмцэж хамтарч тэмцэж энэ үгээ хэлсэн бол бас арай өөр байх байсан байх. Бидний ганц гол хамтарсан зорилго нь юу юм гэхээр цаашид хохирчдын тоог нэмэхгүй байя. Барилгын хуулинд өөрчлөлт оруулъя. Хариуцлагажуулъя. Тэгэхгүй бол энэ асуудал бүр арай дэндлээ. За хүрэлцэн ирсний хэвлэлийн төлөөлөл болон орон сууц захиалагчдын төлөөлөл болсон ард иргэдэд энэ өдрийн мэндийг хүргье. За би бол нэг компанийг л онцолж ярина. За би бол ганцхан компани байна. За бусад иргэд маань бусад энэ доор бичиж байгаа маш олон компани хохирогчд маш олуулаа байгаа. За би бол March Construction гэдэг компани талаар ярих чинь. За энэ компани бол 2016 онд Polaris нэг төслийг эхлүүлээд тэр нь 4 блок барилга байсан. За одоогийн байдлаар 3 блок барилга нь ашиглалтанд ороод 1 блок барилга нь орт тас ашиглалтанд ороогүй цартсан хэвээр байгаа. За 2018 онд нисэхэд Polaris 2 төслийг эхлүүлсэн. За уг төсөл нь бас 5 блок барилга, 2 блок барилга ашиглалтанд орсон 3 блок барилга бас цартсан. За 2020 онд Polaris 3 төслийг их засгийн их сургуулийн замын уртхан талд бас эхлүүлсэн. Тэр нь 4 блок барилга, тэр 4 блок одоо болт ашиглалтанд ороогүй. За энэ компани 2016 оноос нийт 2026 он хүртэл өдийг хүртэлх хугацаанд 10 жилийн хугацаанд 13 блок барилга барихаас 5 блок барилгыг барьж ашиглалтанд оруулж улсын комиссд хүлээлгэж өгөөд орчин суугчдад нүүлгэн оруулсан байдаг. Гэтэл цаана 8 блок барилга буюу уг 8 блок барилгад нийт тоогоор 800 орчим айл. За 800 орчим захиалагч айл буюу нийт иргэдийн тоогоор 5000 орчим иргэн өдийг хүртэл 10 жилийн хугацаанд уг барилгуудаа хүлээгээд орон сууцнд орж чадлагүй хохироод өөрсдийнхөө эд хөрөнгө мөнгөөрөө цаг хугацаа гэх маш олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж хохироод өдийг хүртэл 10 жилийн хугацаанд явсан байна. За уг барилга маань тэгээд
нийт 5000 орчим иргэнийг хохируулад явж байна. За миний мэдж байгаа ганцхан барилгын жишээл энэ байна. За уг барилгын компани хариуцлагагүй үйлдэлээс болоод нийт захиалагч иргэд маань өр зээл тавьсан, за банкны зээл тавьсан, орон гэрээ зарсан, хашаа байсангаа зараад орон сууцнд орё гэсэн зорилготой л явж байгаа өөр юм. Ийм асуудалтайгаар маш олон иргэд хохироод явж байгаад улс төр болон улсын хурал засгийн газар энэ асуудлыг анхааралтай авахгүй үдий зэрэгтэй хүргэсэн байна. Миний мэдэх ганцхан энэ компани 10 жил болж байгаад үүнээс гадна маш олон компани үүнээс өмнө 2016 оноос өмнө ч гэсэн барилгын компаниуд үйл ажиллагаа явуулаад ард иргэдийг хохироогод яваад хахад эдгээр асуудал дээр засгийн газар болон улсын хурлаас улс төрөөс ямар нэгэн байдлаар анхаарал хандуулж шийдвэрлсэн асуудал нэгч байхгүй. За ойрын хугацаанд нэг ганцхан асуудал яригдж байгаа. Тэр нь улсын захиалгын гэрээг бүртгэлжүүлэх урьдчилан тэмдэглэгээ гэдэг асуудлыг л ярилцаад сүүлийн ганцхан жилийн хугацаанд л ярилцж байна. Уг асуудал нь өөрөө 10 гаруй жил үргэлжлээд явж байхад өдний хүртэл хугацаанд засгийн газраас ямар нэгэн байдлаар дөрвтэй арга хэмжээ авч гарц гаргалгаа шийдэл ярихгүй байгаа нь үнэхээр хохиролтой байна. Тэрэнд ард иргэд болон хохирогчид маш их бухимдалтай байна. За сүүлийн 10 жилийн хугацаанд миний ганцхан түүх бол энэ. За уг 10 жилээс өмнө бас 10 орчим жилийн барилгын салбар уналттай мөн адил энэ ард иргэдийг залилсан хохирооцсон асуудал явж илсэн. Энэ асуудал дээр бас мөн адил хариуцлага ярилцаагүй л өдий зөртөг хөрсөн байна. За тэгэхээр нийт хохирогч ард иргэд та бүхэн бидний энэ төлөөл болсон хүмүүстэй нийлж нэгдээд улсын хурлд алдан тоот шаардлага хөргүүлээд явж байгаа бид нартай нийлж нэгдээд цаашдаа энэ хөдөлгөөнд маань нийлж нэгдээд явахыг та бүхнээс хүсэж байна. За би мөн энэ олон зуун хохирогчдын нэгэ. За Эрхт Монгол групп би энэ түүзийн дарга Харуугийн Манд 2. За дээрэс нь Зинда констракшн гүйцэтгэгч контрактны захирал Лувсан Шаарга мөнх зуул болон бус нөхдүүд биднийг 5 жил хүлээлгэлээ. Байхгүй одоо бол ашигланд орсон юм байхгүй байна. За бид бүтэн төлөлттэй байгаа хагас төлөлттэй юмнууд байна. Нийтээ Сэлби аманд 14.2 газрыг авч эдгээр бол хаусаа хороолж барихаар ингэж төлөвлөсөн. За энэ мөр 2021 оны барилга экспогийн шилдэг төсөл гэдэг бүр жигтэйхэн улс орон даяар зарлаад ингэ явсан. Ямар нэгэн хариуцлага энэ улс оронд алах. Энийг би ганц хоёр жишээгээр хэлье. 21 оны шилдэг экспо төсөл хаана юундаа болоод явж гин гэж барилгын яамнаас нэгж араас нь хөөцсөн юм алга. Нийслэл байхгүй. Энд чинь нийслэл уул нь хянаа явж байгаа юм биш үү? Энэ ард түмэн чинь нийслэл улс төр засгаас нэг төгрөгч нэхээгүй. За юу. Тэгээд өөрсдийнхөө амьдрал цуглаасан гадаад дотоод ажилласан дэтгэр хамаг мөнгөө цуглааж хагаад төр засгаас нэг төгрөг гуйлгүй энэ маш олон асуудлыг нийслэлийн утааны төгжрлийн бухимдлын энэ байх асуудлаас тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөх санаатай өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг зарсан улс байхгүй өнөөдөр. Энэ барилгын компаниуд холигдуулчихад байна. Төр засагт юу хандаж хэлэхгүйгээр төр засаг минь байгаа бол энд анхаарлаа хандуулаа. 30 эдгэн компани 300-400 мянган хүний чинь хохироочоод ингээд хөрөнгө мөнгөний үгүй хийчихэд авчаад залдчихад ингээд зарим нь алга болчоод зарим худлаа яриад ингээд явж байна. Энэ рүү анхаарлаа хандуулж энэ 30 эдэн компаниг та нар нэг ном дөрөнд нь оруулж энэ хүмүүсийн хохирлыг бардуулж өгөөч ээ. Орон сууцын барилгыг хурдан бариулж барьж чадахгүй компаниудыг барьж чаддаг компани руу шилжүүлээд хөрөнгө мөнгөний дараа нь тэднээс авдаг юм байгаа. Иймэрхүү зохион байгуулалт юм хийж өгөөч төр засаг минь гэж төр засгаас хүсэх байна. Нэгдүгээр. Хоёрдугаар яах вэ гэхээр энэ хаврын хуурай өвсөнд галсан түүмэр шиг Монгол орны газар авж байгаа энэ барилгын компаниудын залдингийн асуудал замаа алдлаа. Хууль дүрмээ хурдан түргэн шийдээч. Энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Яагаад болохгүй юм? Яагаад төр засаг ингээ хоорондоо хөлөө жийсээ дээгүүр нөхдөд ингээд яваад ард түмэн чиг эзүүдлээ сөхөрлөө илгээрээ мүлгэж байна. Энэ асуудал анхаарлаа хандуул төр засаг хурдан ойр хугацаанд арга хэмжээ авч хамгийн гол биднээс хүсэж байгаа юм бол энэ хохирчод байгаа энэ олон хүмүүсийн хохирлыг бардуулах тал дээр анхаарлаа хандуул тэр компаниудаа тооцоо хийгээд 30 итгэл компани байгаа шүү дээ. Энэ эдийн компаниг төр засаг хүчээ харуулад төмөр нүрээ харуулад эднэрийг барьж аваад тооцоо хийгээд энэ хүмүүсийн хохирлыг бол арга хэмжээг авч өгөөч гэж хүсэж байна. За би бол нарны оролт 2023 оны нарны ороолын уртал Твийн даймонд гэдэг төсөл дээр 2023 онд 100% төлөлтөөр гэрээ хийсэн хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 2 блокийн 240 айлын 1000 гаруй хүн хохирчод байна.
За яг энд бол бид нар яг адилхан ийм кейстэй хүмүүс мөнгөн дүнд өөр болохоос бидний зовлон бол яг адилхан байгаа. Биднийг ингэж хулигдаж ингэж яаж байгаа одоо өнөөдрийн нэгдэл болж ингэж цаашаа өргөжж явна. За нэгдүгээрт нь хоёрдугаарт нь бид нар яагаад улаан малгай өмссөн бэ гэвэл одоо энэ цөөн хідэн хийсэн барилгын ловер заллин хийж байгаа энэ цүнхний компаниудаас болж барилгын салбар чинь нийтдээ норж унлаа. Энэ захиалгын гэрээг хийдэг хүмүүс байхгүй боллоо. Энэ дээр бол яалтчгүй одоо эн чинь биднийг залсан бол цаашаа барилгын салбараа татаж унгаалаа. Ийм аюулд өртсөн болохоор бид нар улаан малгай өмссөн юм аа. Улаан гэрэл асааж байгаа маа. Тийм болохоор барилгын тухай хуулинд өөрчлөлт оруулах, үйл хөдлөлийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, энэ тухай даруй хилцэж бидний хохирлыг баргадуулах хэрэгтэй байна. Дараад нь болохоор дараагийн удаан дохио бол бид нар хохирчоод байхад шүүх цагдаа яагаад ажиллаа хийхгүй вэ? Яагаад энийг удаашруулж байна? Яагаад биднийг залхаан цээрлүүлж байна? Энэ дээр бол хоёр дахь улаан гэрэл асчаад байна. Дараад нь бол бид нар одоо ингээд олуулаа нэгдэж байгаа. Барилгын бүгдөө нэгдэх хэрэгтэй. Нэгдчихэж бид нар тэмцэж дараачийн байранд орно. 4 сарын 13-нд бид нар сквадрын талбай дээр хохирогчдын нэгдсэн жагсаалыг хийнэ. Бүгд нэгд тэмц ял. Энэ ард түмэн ингэж хохирчод байхад нөгөө биднийг төлөөлөх өстой дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхдүүд хаа байна? Та нарын өмнөөс дугран ярин цонгоодаа тэгээ уцаад байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн нөхдүүд хаа байна? Та нарын өмнөөс бид нар хамаг имиж хийж өгнө, хилээд өгнө, яриад өгнө гэсэн хаа байна? Энэ нөхдүүд одоо ажлаа хийгээч. Нийслэл ажлаа хийгээч. Нийслэл энэ барилгын компаниудын ажил хяналт тавьж байгаа ёстой шүү хууль дүрмээрээ. Дандаа өөрснөөсөө зайлуулна. Энэ манайд хамаагүй хуулийн дагуу энэ тийшээ, энэ шүүх рүү, энэ иргэний шүүх рүү дандаа өөрснөөсөө зайлуулна. Бид нар яваагүй газар байхгүй. Хүний эрхийн комисс, шудраг үйлчлэлийн хэрэгслийн газар, барилгын яам, хууль зүйн яам. Энэ улс их орон төр засаг байна уу? Эрх мэдлэнгүүд хоорондоо эд зуугийн төлөө дэмцэлтэй байхаас ард түмний төлөө хийж байгаа нь алга байна үндэ. Энэ юм одоо хийгээч, энэ ажлаа хийгээч. Энэ хууль шүүхийн байгуул үнэхээр удаан. Хинж байгаа, шалгаж байгаа, үзэж байгаа, харж байгаа гэж яваад байдаг. Гिचнэн жил. Түрүү чинь одоо хүлээж дийлэхгүй бурхны орон зориод байна шүү дээ. 4-5 хүн манай юунаас гэхэл, манай захиалагчдаас гэхэл. Бусдаас нь одоо өчигдөр хэд байгаа бүүмэд. Маш олон. Дээрээс маш олон хүмүүс өвдөж байна, зовж байна, эрүүл мэндээр гохирж байна. Сэтгэл санаагаар гутарж байна. Харигт арсанд орж байна. Би хаана муудж байна, өвчтөе зовлондоо болж байна, гэвтэрт орж байна. Хавдар мавдар дусж байна. Ийм байдлаар энэ ард түмнээс цаагуур нь бүр ингэж идчихлээ. Энэ байдлаар барилгын компани залдингийн ажиллаж байна. Энэ дээр төр засаг, иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэл засаг дарга анхаарлаа хандуулаач өөш. Энд арай дэндлээ хөөе тамина. Энэ ард түмэн чи сөхөрлөө. За бид хэд яагаад нэгдсэн бэ гэхээр тийм ээ. Барилгаараа тустай бол олон жил явлаа. Марч тустай явлаа тийм ээ. Ингээл бусад барилгууд ингээд энэ маш олон энэ бид хэдтэй нэгдсэн цөөхөн хідэн барилгууд шүү. Энийний ард маш олон барилгууд байгаа хөрч. Тэгвэл бид нар хараа тусдаа тэмцэжсэнээс нэгдэж тэмцээд ядаж дахиж хохирчдын тоог нэммээргүй. Энэ барилгын энэ залинд өртчээд байгаа хүмүүс дундаж давхаргийнхан. Дандаа дундаж давхаргийнхан. Мөнчгөрөөр явж исэн хүмүүс. За одоо тэгэхээр энэ дундаж давхаргийнхан энэ олон жил хохироо явчихаар яах вэ? Ядуур руу гулсаж орж байгаа юм бид нар. Одоо бид нар ингээд үгээ хэлээд үзэл бодлоо илэрхийлээд одоо нэгдээд ингээд тэмцээхээр нөгөө улс төрч чи одоо хуугаад авчин да. Энэ тэр намынх байна, энэ намынх байна. Биднэрт аль нам ч хамаагүй шүү. Ардчлан нам ч, ардын нам ч аль нь ч хамаагүй. Та нар тэр дээгүүрээ тэр суудлаа будаацалж хооронд чи ард иргэд чинь бүр гудамд гарлаа. Энэ төр засагт эзэн байна уу? Энэ ард иргэдийн төлөө гэж та нар сонгуульд ярьж гарчхаад одоо энэ ард иргэдийн төлөө дуурах хөдлөх цаг болсон шүү дээ. Алин болгон 4 жилийн циклээр та нар энэ сонгуулийн оронд биднийг одоо ингэж мөрчих юм бэ? Хохирож шүү дээ. Ард иргэдийн асуудлыг ярьж байгаа боловч тэд нар ерөөсө хэрэгжүүлдэг. Хэрэгжих шатн дээрээ байнга ундаг. Энэ олон хохирогчд хууль шүүхийн байгууллагаар яваад дими 5-6 жил цаг хожоод цаг ингээл биднийг бүр юу ч болгоно гэдэг. Яагаад тийм байх ёстой юм? Энэ Монгол улс чинь хууль дүрм гэж байна уу? Хууль дүрмийг хэрэгжүүлэх гэж гаргадаг шүү. Тийм учраас хууль байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Одоо би энэ бусад тохирсон иргэдээ бас би уриалмаар байна.
та бүгд бидэнтэй нэгдээрээ. Бүгдээрээ эвтэй бол хүчтэй. Бүгд нэгдэж чадвал бидний дуу хоолойг нөгөө төр засгийн өндөрлөгт байгаа бидний төлөө юм хийн дуурна гэж гарсан нөгөө дарга даамлууд маань сонсох бах. Тийм учраас 2026 оны 4 сарын 13-ны өдөр талбай дээр Сүхбаатарын төв талбай дээр 10 цагаас жагсаал цуглаанда өргөнөөр ирж оролцоороо. Энэ бол зовлон нэгтэй хүмүүс нэгдсэн тэмцэл юм шүү. Тэрнээс ш хэн нэгэн даргын төлөө бид нар хөдлөөгүй шүү гэдгийг маш хатуу мэдэгдэж анхааруулмаар байна. Тэгэхгүй бол одоо нөгөөдөл чи хуваагаад авчин штэ. Энэ тэрнийх тийм байхгүй шүү. Бидний зовлонгоор жаргал хийгээд агараа гэж бас энэ улс төрчдөө бас анхааруулмаар байна. Өөр үдэ санаагаа илэрхийлэх хүн байна уу манайхад? За байвал юу нээлттэй байна байхгүй. За манай ингэж байгаа. Ер нь бол одоо ингэж за тэгвэл би юу байхгүй бол хэлж илээ. За March Construction-ы захирал Бадралот. Болорис 1 2 3 төслийн удирдагч. За энэ хүнтэй бол одоо ингэж хууль шүүхийн байгууллагаар энэ манай хүмүүс бол маш олон явсан. За энэ хүн болохоор би ядаа өрөөд явчих. Энэ ядаа өрөөд яваад яах юм? Бидний охирлыг хэн барагдуулах юм? Тийм учраас энэ хүнд ганцхан ялын тогтоохгүй. Үнэхээр тийм бол энэ March Construction дээр аудитын хяналт оруулна. Хяналт оруулаад бүлэг зарилна штэ. Энэ одоо бидний чинь нөгөө гой уран донгодож нөгөө юу захиалга авсан нөгөө борлуулагч нар гэж байна. За хуулийн тэр мөнх хот тэр энэ хүмүүстэй тэрж оргил байна. Одоо эднэртээ бүгдэнтэй нь бид нар хариуцлага тооцсон. Тийм учраас бүгдийн татан оролцуулж энэ хууль шүүхийн байгууллагт нь аудитыг оруулж яг тэр бидний тэр хохирогчдын тэр оруулсан мөнгө хаашаа орсон юм? Ямар төсрөөгөө оруулаад байхгүй болгосон юм? Яг энэ манай Polaris 3-ын АБ-д оруулна гэсэн бол тэндээ яагаад оруулаагүй? Тэгэхээр энийг аудитын шалгалт оруулна. Энд холбогдлолтой бүх хүмүүсийг татаа оролцуулж хариуцлагыг тооцоолно. Тэрнээс биш ганцхан Бадралотод хариуцлага тооцоолоод энэ Бадралотыг тэр шороо оронд явуулах нь бид нар сонирн биш. Яагаад бид нар энэ хохирж үлдэх ёстой юм? За тийм болохоор манайхан ер нь бол одоо энэ орон сууцд захиалаад хохирсон иргэдмэн та нар маань нэгдээрээ олуулаа болж ээж бидний дуу хоолой хүрэн шүү. Тэрнээс биш бид нар утасны цаанаас гаслаад гэр орондоо гаслаад тийм ээ энэ асуудал шийдэгдэхгүй байна гэдгийг бид нар өнөөдөр 5-6 жил хүлээгээд бид нар ойлголоо шүү дээ. Тэрнээс биш бид нар бусдыг харлуулахтаа биш. Энэ барилгын компаниудад бид нар итгэсэн шүү дээ. За энэ төр маань итгэж зөвшөөрөл өгсөн байна. Тэгвэл чадвартай байж таараа. За тэгвэл ядаж нэг ч ихсэн яндан байхгүй болгоод бас нэг утаатай тэмцээд орон байртай болчих доо гэдэг үүднээс захиалга өгсөн. За тэгээд хохирчод байгаа байхгүй юу? Тийм болохоор хэдүүлээ одоо энэ барилгын компаниудаа хариуцлага тооцоолъё. Энэ барилгын хуулинд нь өөрчлөлт оруулъя. Хариуцлагажуулъя. Хамгийн гол нь энэ барилгын компани зөвшөөрөлтөө улсаас зөвшөөрөл аваад барилгаа барьсан бол тэр барилгаа барих ёстой шүү дээ. Яагаад барихгүйгээр энэ ингэж дараагийн төслүүдэд эхлүүлээд байгаа. Ингэж олон хохирчдыг нэмэх ёсгүй байхгүй юу? Эсвэл бүр болио л доо. Чадвартай барилгын компаниуд нь энэ эрхийг өгье л доо. Чадваргүй барилгын компаниуд аваад энэ иргэдэг хохироод байгаа юм чинь тэгвэл чадaltaа нэгэнд нь л өгье л доо. Би бол тэгж бодож байна. За тэгээд энэ өдөр хүрлцэн ирж бид бүгдийг бас дэмжсэн иргэдтэй болон те хэвлэлийнхэндээ баярлалаа. Тэгээд 4 сарын 13-ны 50 жагсаалда өргөнөөр оролцоороо манай барилгын хохирогчид ингэж л хэлээ да. За баярлалаа. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.